За энэ удаагийн танилцуулах стикер маань 361, Joker 1, SpongeBob. Хайрцагнаас нь арах юм бол видео SpongeBob болон Patrick байрлаж өгсөн. За Joker 1 дээр SpongeBob болон Patrick гарсан байгууллага ингэж байрлаж өгсөн баха. За энэ хоёр өнгийг бол ерөнхийдөө хүмүүс mismatch-өнгөөр маш гоё өмсөж харагдан лээ. За энэ удаад гарсан Nickelodeon-ийн анхны нэрийн пүүз Joker 1 нь болохоор одоо сүүлийн үед гарч байгаа сникерийн трендүүдээс ерөнхийдөө эрс ялгаатай гарсан. За сүүлийн үед бол ерөнхийдөө пүүсний тренд бол ниш материалтай, илүү хөнгөн, лоука, гвардууд зориулсан пүүсүүд их гардаг бол энэ удаа яг эсрэгээрээ Nickelodeon-ч бол төвийн байрал тоглодог, хүчний тоглогчийн байрал гэх мэтлэн илүү тим тоглогч зориулж гаргасан юм уу гэмээр илүү зузаан материалтай, medium high top материалуудын хувьд илүү зузаавтар спортууд их орж өгсөн, хэлбэрийн өвчгсөн илүү арай өөр баг анзаарч болох юм байна. Угаасаа Nickelodeon өөрийнх нь нэрийнх нь пүүз гарсан бол medium high top байх нь тодорхой байсан. Яагаад вэ гэхээр Nickelodeon MB-д орсноос хойш ерөнхийдөө medium high top пүүз өмсөөр ирсэн. За Hypertank 10, Nike Zoom Race, GT Jump 1, GT Jump 2, Joker 1-ийн ерөнхийдөө деталуудыг бүгдөө харцгаая. Деталуудыг харах юм бол уртлын хэсэгт нь болохоор Joker 1-ийн 360-д орсноос хойш гарсан шинэ лого байрлаж өгсөн. За энэ хэсэгт орж өгсөн энэ нэг юм утга учиргүй юм шиг хээ байгаа. Nickelodeon-ийн нутаг сервис гаралтай юм хийсний хээ байт юм байна. За тэр хээг ерөнхийдөө энэ талд болон энэ тал улан дээр нь оруулж өгсөн. За тэгээ өөр нэг деталь нь энэ артлын деталь. Энэ бол маш гоё деталь. За энэ ингээ арах юм бол нэг тийм анзаахдахгүй ч гэсэн ингээ арах юм бол морин имэйлийг дүрсэлж өгсөн деталь юм байна. Nickelodeon бол ерөнхийдөө морин ямар их дуртайг бол NBA сонирхогчд Jokic-ийг мэддэг хүмүүс бүгд мэдж байгаа байх. За тэгээд ерөнхийн гуталны хэлбэрийг болохоор Nickelodeon-ийн дуртай гутал Chelsea Boots-ээс санаа авч хийсэн гэж байна. Зөвлөгчүүд ерөнхийдөө энэ Quick гээд 361 хамгийн гайгүй гэсэн пүүзнүүдийг ашиглаж байгаа. Фон зөвлөгчийг ашигласан. Илүү ийм high top, mid top сонирхдаг нэг шагаа барьсан мэдрэмж авах дуртай хүмүүст бол маш тохирох пүүз юм шиг санагдлаа. Харин илүү хөнгөн low top пүүз сонирхдаг хүмүүст бол магадгүй таалагдахгүй багадгүй юм. Гэхдээ Nickelodeon-ийн анхны нэрийн пүүз хэд бол 361-ээс маш анхаарч гаргасан нь бол маш харагдлаа. За SpongeBob хамтлан ч гэсэн хамгийн их таалагдж байгаа. SpongeBob-ийн одоо анимашн дөрүүдээс бас хамгийн дуртай дөрүүдийнх нь нэг.